I can take you anywhere, I could take you home. I just wanna be there so you never feel alone. I know how it feels to be lost inside this world. Don't give up, no. Сайн байцгаана уу? Stylist Майкэ мэдчилж байна. Өнөөдрийн хичээлээр дамжуулан таны нүүрний хэлбэрт ямар үсний стил тохирох вэ гэсэн хичээл орох гэж байна. Ерөнхийдөө нүүрний хэлбэрт өндөг, хэвтэй гурвалжин, гонцгой, бөөрөнхий, даймонд, зүрх, дөрүүлжин, самар гэсэн нийт 8 төрлийн нүүрний хэлбэр байдаг. Тэгэхээр энэ нүүрний хэлбэр бүрт тохирох өөрийн гэсэн үсний стил, нүүр будалд байдаг. 8 төрлийн нүүрний хэлбэрээс гонцгой нүүрний хэлбэр тохирох үсний стилийн талаар тайлбарлаж өгье. Гонцгой нүүрний онцлог нь нүүр нь хит урт, нарийнхан, эрүү духан өргөн, эсвэл эрүү нь урт юм уу, духан өргөн байдаг. Тэгэхээр гонцгой нүүрний хэлбэрт тохирохгүй үсний стилийг хэлж өгье. Эрүү хүртэл татсан тайрмалж шулуун үс, хит шулуун урт үс, дундуур нь хуваасан чойлохгүй үс, хит мэлзэлгэж боохгүй байх. Тэгвэл гонцгой нүүрний хэлбэрийг тэнцвэрж өөлж илүү дур булаам харагдуулдаг үсний стилийн талаар хэлж өгье. Нэгт S хэлбэртэй усан долгионтой үс. Хоёрт богино тайралт. Гуравт хөвсгөр үс. Дөрөвт шингэн чойлог. Тавт чойлог. Зургаат урт чойлог. Долоод буржгар үс. 8-д шатлалтай үс. 10 хамгийн чухал болох хуваалт байдаг. Гонцгой нүүртэй бүсгүйчүүд дундуур нь биш хажуугаар нь хувааснаар илүү хөвсгөр үстэй эмгтээлэг харагддаг юм аа. Гонцгой нүүртэй бүсгүйчүүд минь энэ 10 үсийг туршиж үзээрэй гэж зөвлөмөр байна. Өнөөдрийн хичээлээрээ дамжуулан сургалтынхаа жоохон хэсгээс та бүхэндээ танилцууллаа. Хэрвээ та өөрийн нүүрний хэлбэр тохирсон үсний стил, нүүр будалтыг сурахыг хүсэж байгаа бол таны чинь гоо үзэсгэлэн сургалтанд минь бүртгүүлээрэй гэж уриалж байна. Өнөөдөр хичээлдээ минь хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ танд таалагдсан бол сургалтанд минь орж ирээрэй гэж зөвлөмөр байна. Уулзцай. Баяртай. So you never feel alone. I know how it feels to be lost inside this world. Don't give up, no.